Бодож За хаасаа бодороо сайн саас ирлээ. За дараа нь яг тэ дараагийн би нэтэр дараа нь яг за цаг барь гэлээ. За цаг барь. Өөр ямар тийм юм бэ? цаад байхгүй. Цаад байхгүй хайлаа. Бэлгүүн хэлтэй. Бусдыг ярьж байгаа юм. За хамтар сайн ярьцаарай. Тэгээд эргэлтүүд сайн бодоорой. Эхлээд сайн сонсоод тэгээд бодоод хамтарч ярилцаад цагийн баримт олцоорой заа. За нааш. Тэгэхээр өнөөдөр хэдэн сарын хэдэн билээ? 3 сарын 29. За бид нэгээ тарахсан. Өнөөдрийн хичээлээр багш нь манай хичээлд оролцсон гэж нэг хүүхд хуцаар ярьсан. За тэр хүүхд нь удахгүй ирэх баха. Нөгөө найзаа хүлээ гэж яхаа удажлаа нэг. За тэр найз маань би намайг ирэх та гэдний хэсэг зүйл хийж байгаа ч гэж гуйсан. Одоо нааш хаа. Энэ юу гэж хэлэх вэ? Чи юу вэ? Шолоо. Инхээр юу болох вэ? За ингэчээр энэ яасан багш гэнэ ажиглаарай. Та шото маань яасан бэ? Өөрсдөө яасан самгастаа тэг. Оо тэг авсан. Чанга тийм ээ чанга. За энэ цэгийг карт хийх гэж бодчих. Үгүй ээ. Шалгууны хийх гэж бодчих. За шалгууны хийх ямар юу юм бэ гэдэг? Тэгээд аацэг гэдэг нь хэлчих. За одоо бодоорой. Багшийн хэлсэн асуулт сайн бодож байгаа. Сонсоод бодоод хариулна. Аацгээс баруун тийш 3-1 зайд хэд гэсэн тоо баг. Аацгээс баруун тийш 3-1 зайд хэд гэсэн тоо байх вэ? За мөн. За 1 2 3. За аацгээ тэмдэг 3-1 зайд тоогоо нэрлээрэй. За дахиад А-цэгээс зүү тийш 4-1 зайд авах тоог вэ? Цааш авах. Хасах дөрөв. За хасах дөрөв. 1 2 3 4 хасах дөрөв. Хасах дөрөв зэт тоогоо тэмдэглээрэй. В. За V тэмдэглэж. За А-цэгийн координат хэд вэ? B-цэгийн координат хэд вэ? C-цэгийн координат хэд вэ? 3. За одоо тэгвэл энийг уншиж таа. А-цэгийн координат тэг ба 7. За бөхөө. А-цэгийн координат тэг ба 7. Тэг ба 7. За тэгвэл энэ цэгийг шулуунаар тэмдэглэе. Тэмдэглэх хүн байна уу? А-цэгийн координат тэг ба 7 гэж шулуунаар тэмдэглэх үү? Маш их. Бодчихорой. Чиний бодож байгаа санал ийж ирэх үү? За басан. За. Өөр юм бэ? Өөр саналаа хэлэх юм бэ? Өөр. Мөчгийг тэрнтэй айлтсан өөр. Тэрнээс арай өөр саналтай хүн байна. За арина. Яагаад А-цэгийн координат нь тэг ба 7 гэж байгаа чинь нэмэх координаттай байдаг шүү дээ. За жахлын юу гэж бодчих юм? Координат
шодон дээр ингэж болох картад юу байсан бэ? Биш байсан дээ шээ. Юу дээр нэг байсан бэ? Координатын хавтгад дээр нэг байсан. За тэр Батман хийгээд өнөөдөр координатын хавтгад дээр тоо тэмдэглээд тэр дүрсээ зөөхийг заад өгөөч гэж гуйсан. За өнөөдөр хичээлийн зорилго маань батад туслах зорилготой хичээл явуулах юм. Батад туслах юм. Батад туслах бид нар юу хийх вэ гэхээр за нэгдүгээрт нь дүрс байгуул. Дараа нь байгуулсан дүрсээ тодорхой чиглэл рүү зөөх юм. Зөөсөн дүрс маань харьцан зүйл байсан маа гэдгийг батлах юм. Яагаад харьцан зүйл гэдгийг батлах яриад байна вэ? Би тэр дүрсээр аяда харьцан зүйлийн тухай үзчихсэн. Одоо чи чадсан тийм үү? За дэвтэр дээрээ дүрс зураарай. Дурын дүрсээ зураарай. Дурын дүрсээ зураарай. Дурын дүрсээ зураарай. За дурын дүрсээ зураарай. Дурын дүрсээ зураарай. За дурын дүрсээ баруун тийш зөөгөр. Баруун тийш зөөгөр. Эсэ юу гэсэн юм? Нэг тань зөөгөр гэдэг утгатай тийм ээ. За чигтээ ихтэй гэсэн үгтэй багш юу гэдэг вэ? Хэр хам зөөгөр гэдэг. Хэдэн нэгчээр зөөгөр гэдэг вэ шүү дээ. За бүгд баруун тийшээ долоон нэгцээ зөөгөр. За тэгсэн. Дөөсөн дүрс маань юу тавьсан вэ? Дөөсөн дүрс маань за тэмдэглээ тавьсан. За дуусгая яах вэ? Ямар төрсийг яаж зааж чи? За чи гэдэг үнэхээр ямар төрсөн? Би 5 жил төрсөн. А, С, Д, Г гэсэн зүйл төрсөн. Шилжүүл зөвхөн 7 жил өгөхөд А1, D1, C1, A1, B1 гэсэн. За үнэхээр За би контракт курсыг перфект зөөсөн баруун дэш 7 зөөсөн. Эхний төрсний нэр насаар А, Б, С, Д аваа. Хоёр дахь насаар А1, C1, B1, D1. за өөр юм байна. Анаас бодсон уу? Анаас яах вэ? Алло. Алло. За би тэр Батман эргэтэн жаахан саар гарсан гэдэг. Би тэр батлаа туслая та. Туслахтаа эрх зам. За ушаа авах гинэ. Одоо ийш хараад тэр батлын замыг ажиглаа. Яаж ирэх юм шиг. Одоо эрхийн зураг туссан шүү. Яагаад зөвхөн за хараа. Батман нэг дөрөв сарын өдрөөр ирсэн дараа байгаа юм та. Дөрөв сарын өдрөөр ирсэн дараа байгаа юм. Тэгээ одоо Батман манаас өөр хэр өдөр гарсан
자, 밑에 맞으면 누구 따라? 이렇게 딱 짬다 잘 왔어. 자, 어디? 잘 왔어. 짬다 잘 왔어. 자, 자, 아까 그때 이거 하래. 어디 가? 아마 제 사람 갖다 가라. 인삼의 성서부터 가라. 오니까 인삼의 성서부터 상. 이거 어떻게? 자, 아니 오늘 봤어 쓰면. 자, 인삼을 내었어. 자, 그렇지. 자, 아니 오늘 쓰면 내가 있는 서 오늘 쓰는 거야. 오늘 쓰면 하고. 딱 봐. 야, 비오기를 밖에서 뭐 쇼핑이나. 야, 저런 진호도 보고 달라. 야, 김치 맛 보지. 한 가지 보죠. 다음에 거대상에 가보자. 기도제 아까 노른자는 옷을 요새 했으면. 그거 다 됐어. 다 이 거는 다 아까 전에 부분 됐어. 이니 가실 거는 인데래. 이니 가실 거가 그때를 그냥 제가 먹고 그때를 거를 다 아까 좀 무슨 거를 다 하더라고. 도로 그게 들리세요? 자, 역시 가르쳐요. 보세요. 지금부터 할까? 이것도 할까? Chapter
Дууссан. Баахан сайн калкулятор дууссан. Ямар дууссан? Би шүтэн дуусна гэдгүүлээ. Батнайцаагаа төлөөлөө бодчих шүү. За ёо. Одоо тэгвэл Батнайц маань сая ямар замаар сургуульд биднэр дээр хурц ирэх гэлээ. Тэр тгийн дагуу тэр энэ байгаа сургууль дээрээ Батнайцаагаа очих юм гэдэг. Хаяхан дууссан замынхаа дагуу төсөө шийдвэрлэх замаар зөөгөөд Батнайц дээр ачих. Батнайцаа сургууль дээр ачих. Багштай тусах юм байна уу? Хабасны үү? Хабасны үтэртэй юм чаа. Яна шиг. За мөнгөлтөө яаж зурсан гэлээ. За мөнгөлтийг сонсъё. Хийж байгаатай төр орхиод сайн сонсдоо зарим хүмүүс жоохон андуураад ах шиг байна. Нааш анхаарыг 1 2 3. За хараа. Эхнээ тайлбарлая минь. Яаж шилжүүлсэн бэлээ чи? Батнайц маань энд ирэхийн тулд ямар зам яаж туулсан юм? За манай Батнайц маань энд ирэхийн тулд барилал зөвлөлтөөр ирсэн. За би барилал зөвлөлтөөр ирсэн. Тэгээд одоо Бат маань доош явж сургуульд ирсэн. Энэ хоёрын хооронд чи яаж зүүс арга найзуудад тайлбарлаа та. Зарим найз нь ойлгохгүй. За чи арга хэлдэ. Яаж иш явсан бэлээ? А чи явсан замын зураг татдаг шүү дээ. Чи явсан замын зураг татдаг. Энэ дээр өөр самт нэмэх юм байна уу? Самт нэмэх юм байна уу? Бидний зэрэг за эхлээд энэ хоёрын хооронд бид чи эхлээд барилал зөөр хийхин тулд яах ёстой вэ? Хэдэн нэгж байна вэ гэдгийг харах ёстой шүү дээ. Тэгсэн чи мөнгөлтөө энэ хоёрын хооронд хэдэн нэгж байсан? 14 нэгж байсан байна. За тэгээ айл айлцгээ яаж зөөсөн? Туслах юм байна. Мөнгөлтөд тусад тайлбар цаа их шилэн гараад ирнэ. За. Тэтгэж. Таашид тайлбарлая да. Яг нөгөө чам гэж. яг нэг үссэн байсан. За сансараа бас сонсож байгаа. Гэтигээс яг 14 нэг тэгвэл наацгаас 14 нэг. Тэгвэл зөв. Энд юу гэж ойлгож байна? За оёо тэрэ та. Энэ нөгөө нэг координатын тэр юугаа бас ард нь тэмдэглэх хэрэгтэй. За тийм. Өөр санал ярих юм бэ? Ярих юм байна уу? За нандаа ярь. Их шиг баярлалаа сууж байна. За нандаа чамд байна. Ихтэй яас гэж байна. Тэгэхээр энэ уралчангаа энэ шиг өгдөө таньтайсаа толон 14 гэж байна. За. За зөвл ярьж байна та. За энэ хараа эхлээд нэгсэг нэ их шигтэй. Эхлээд ВЦ-гээ ийшээгээ хааш байна. Ийшээ гэдэг зүг байгаа даа.
Багшилаа хийшээгээ гэж ярьсан байхгүй. Хэдэн хаашаа? Зүүн тийш. За зүүн тийш хэдэн нэгжээр зөөсөн гэж байна. 14 нэгжээр зөөсөн. Цэгээ B цэгээ 14 нэгжээр зөөснийхаа дараа ямар цэгээ? Цэгээ дахиад 14 нэгжээр зөөсөн. Дараа цэгээ 14 нэгжээр зөөсөн. Тэгэхээр A B C гурвалжин маань 14 нэгж зай B-ийг C-ийг гурвалжин болж очиж шилжсэн. За одоо тэгс чи мөн гэдэгт ингэж хэлсэн. Сайн сонсороо мөнгөрлөө. Одоо сургууль дээр орохын тулд би хаашаа явах ёстой? Доошоо. Батхан жаргалаа хаашаа явах ёстой? Доошоо явах ёстой. Тэрнтэй адилхан сая ихтэй B-ийг цэгээ зөөгөөд A цэгээ зөөгөөд C цэгээ зөөсөн шигэ. Одоо би тэгэхэд энийгээ бас дахиад явах ёстой. Зөөх ёстой. Одоо зөөх хэм бэ? Их тул зөөх үү? За аяа бацгүй. За одоо сая шихэн хийсэн тайлбарч ойлгоцгоо тий. За бодлоо. Тэмдэглэн гişэ чи тэмдэглэн биш. За одоо чи тайлбарч ярьж шүү дээ одоо багш таа. Мэ аль цэгийг А цэгийг ямар чиг B цэгийг ямар чиг шилжүүлсэн бэлээ. Босдон сонсож байна. A B S C нэг цэгээр доошоо зөөсөн. A цэгээр A2 A1 A2 зөөсөн. A1 нэгдүгээр зөөсөн. C1 цэгээр C2 цэгээр нэг нэг When it's here, we are going to press our education. Given Тэр батлаа. what одоо яг сургуулийн гадаа За сургуулийн гадаа ирж байгаа. За. Тэнгэртэ таарч байна. Үсээ сайн тэгэж ойлгосон. За. Одоо тэгээ би хэлдэг. Батмаа энэ ингээ бүрээд ирсэн байж тээ. Одоо энэ ингээ хийгээд дууссан хүмүүс гараад бидрээ өргөчөөж байна. Багштай бидрээ өргөсөн. За яг энэтэй адилхан зөөлт хийсэн. Арай өөрөө зарим зөөжсөн. За одоо энэ тайлбарыг энэс юу ойлгож авсан тайлбарлах юм бэ? Би яг ингэж зүүн дараагийн удаад би яг үсэг ингэж шилжүүл хийж байгаа. Би ярьж гэсэн тийм ээ. Яг тийм ээ. Би одоо дараагийн удаад баасан гэж би яг ийм шилжилтийг зөв шилжүүлнэ гэдгээ эндээс чи юу ойлгож байгаа. Яг тийм ээ.
목줄. 잘해. сантиметраар зөөхийг мэдчихсэн. За. Одоо дуусчихна. За батар. Би яаж бэлдэж юм бэ? Юу гарснараа За өөрөө ойлгосон. За даасан дээр юу вэ? амьдрал дээр ч гэсэн харилцаа зүйлүүд үү. За амьдрал дээр ямар бэлэл зүйлтэй вэ чи бодчих. Амьдрал дээр ямар бэлэл зүйлтэй вэ чи бодчих. Би хэд доктор ингээд үсэг дөөсөн тийм Нэг машин зогсоод гараад ажлынхаа зогсоолт дээр бичсэн. Бас чанга юм. Мөгч амьдрал дээр ямар бэлэл зүйл. Бид ингээд дүрстүүгээ бид бэлэл зүйл гэж ойлгоод авсан шүү дээ. Тэгвэл амьдрал дээр ч гэсэн бэлэл зүйл байж болтой юм шүү дээ. бидний ачаа өөртөө ч гэсэн бэлдэж явтай ажиллагаа. Хажиг юм. Ихшигтэй үз авсан. Гэрхтээ байсан бол зэрэгтэй байсан бол Жишээлбэл одоо бидний ажигласан хүн манай сургуулийн ангиас энэ бэлдэж зүйлтэй ирсэн. Юу нэг бэлэл зүйл ирсэн юм. Манай ангиас бидний зөв энэ урлаг заасан дэргэд бэлдэж зүйлтэй ирсэн. За чи би явуулсан. За одоо маш анхаарай. Одоо тустай. Би хүүхдүүдэд хэлсэн гэдэг нь айгүй тоглодог байсан. Одоо өнөөдөр энэ юм нүг шахдаг гэж бодлоо. Та нэрүүдэд харлаа. Хоёр хүүхдийн дунд орой. Хоёулаа хамтарч ярилцаад ярьдаг. Одоо наашаа тэгээд томьёолоо заавал сайн бодлоо. Энэ нэгэд амхаа заяага. Энэ хоёр дүрс байгаа. Чи ажиглаж байгаа аль дүрс нь яаж оруул илүү гэж авах гэдэг замын зураг өгөх юм. Бат гэрлэг болсон шиг. Энэ хоёр дүрсийн аль нь илүү авах вэ? Аль нь ямар замаар яаж ингэ ормоор юм бэ? Ажиглаж байгаа зурагтай хоёулаа ярьцгаа байх. Наа яаж нэг машины гараж руу орохдоо бэлдэл зүйл хийгдэв юм байна гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл одоо наад чинь 5 дахь энэ чинь 5 нийтээ 6 нийтээ зүүн гэж ярих уу? Ярих уу байна шүү. За дуусна гэдэг гараа. Ашиг хаагаад гараа. За ахны яригч тодорч байна. Ариут намайг дууссан байр биш нэ. Төгөөр яг уу. За их шатлаа. Энэ дүрсийг аль нь энэ хоёр дүрсийг энэ хоёр дүрсийг аль нь ийшээ таарахгүй гэж ажигласан чинь сантиметр шуумаар тэгсэн чи энэ энтэйгээ төстэй алхасан юм байсан. За эргэж болох болов уу? Эрэхгүйгээр зөөхстэй тийм. Сайн байна. Дэлгүүнээ чадсан байна. Хоёрын баг баяр хүргэе. За хоёрын багийнхаа хэлээсэй. Энэ дүрсийг тэгэхээр сантиметр хэмжсэн. Тэгээд энэ хоёр амар энэ хэмжүү сантиметртэй байсан. Тэгээд бид хоёр энэ
доотлогын төвсийг зөөж өгсөн. Дээдлэх нь болохоор Энэ дээдлэг нь болохоор ингэхгүй. Ягаад гэвэл энэ болохоор энэ доотлогоо юугаар ийшээ оруулах бол за сайн. За их шивэрэ. Маш хурдан тавьж явах хэрэгтэй. Өөрөө ойлгох чадвар тийм үү? энэ нь 300 энэ нүрсний би 100 бодож ийшээ багтахгүй байна. Тэгээд би энийг 1 см нэг нүдээр зөөр ийшээ оруулаа. За. Эргцүүлж бодож үзсэн чинь энэ нь таахаар байсан юм. За сайн. За дараагийн. За баяр хүргэе. Эднээ бид хоёр ингээд энэ тусыг бас яагаад гэвэл энэ хэмжээ цэцгэл 4.3 энэ бас 4.5 хараа. Тэгээд энэ хоосндоо ингээд цэцгэл 4.3 байсан болохоор энийг сонсон. За сайн байна. Ялагч боллоо. Миний зүгээрээ тавлаад байсан. Харин ийшээ яг ороход яг хатсан энэ болохоор энэс илүү байсан. Энэ бид 10 тэрээр ялцаад энэ 5.5 см яваад тэгээд ийшээ дээшээ 5.5 см яваад энэ бид яг тавьсан. За сайн байна. Ялагч боллоо. За дараагийн. Энэ бүсний бид хоёр ярилцсан. Энэ нүхний хэмжээг нь аваад энэ 3-3-ны тэгтэл энэ доотлогын 3-ны таац учраас бид энэ 3-ны 100 энэ нөхрөө оруулсан. Сайн байна. Ялагч боллоо. Амартая бид хоёр ярилцаад тэгээд энийг нь авах юм байна гэж бодсон. Яагаад гэвэл энэ нь бол Иш аа. Дээдлийн гурвалж нь дээдлийн гурвалж нь багтахгүй харин доотлогын нь багтаад байсан. Тэгээд энэ хоёрыг хэмжүүлсэн. Тэгээд 11-ээр явсан. Бас дээдлээ явсан. сайн байна. Ялагч боллоо. За мөнхөр. Экстод ярих. Экстод ярьж гарч байгаа. Энийг ингээд За нэнтэ тайлбарлалтаа найстайг дахиад. Энд бас нэг үг яваад тагаас сонстоо. Бүгдээ ярьцаа энэ гурвыг гүйл болохгүй харин энэ гурвыг шууд хатчихсан. Энийг зөөгөөд энэ авсан. Эргүүлч гэж өнөөдөр чи зарим өрөлчин тий. Сайн байна. Ялагч боллоо. За чи. Одоотой ярьцаа. Яриг. Энэ нэгдэх төрс болохоор ингэж яваад ингэж болохгүй. Харин энэ төрс болохоор ингэж зөөгөөд баашаа. За даасаа басна. Ингэж гэдэг зүг байгаа зүгүүд манайх бас бодсон тийм ээ. За батангаа ярих гэж байна. Энэ төгөлтөнд болоод энэ төрс 3 см-ээс харин энэ төрс энэ 3 см багтсан. Энэ төрс Дээдлийн төрсийг шилжүүлсэн бол яах вэ чинь? шилжүүлэх. Яагаад? Шилжүүлэх болохгүй гэсэн. Багш нь бол ингэж шилжүүлэл энд оруулчмаар шүү дээ. Чи яагаад болохгүй гэж бодсон? Яг А энэ чинь нөгөө хүнийг нь өндлөн нэг нь босоо орсон шүү дээ тийм ээ. За өөр сандараа нэг хүнийг авъя. За жагсан дөрөвдөр баг. Нэг ярьчих. энэ квадратыг энэ доотлогын квадратыг ийшээ ингэж 100 гарт тийш зөөгд дахиад доош ороод 100 гарт тийшээ дахиад зөөгд ийшээ багтахгүй байхаар дээдлийг хэмжиж. За ялагч боллоо. За одоо мэдлэгээ сарах дуртай байлоо. Дуртай. За сарай. Одоо тэр дэлгэц рүү хараарай. Сайн анхаарай. Анхаараад бидний автоматар явах гэж байгаа юм. Тэгээд нэг шилжилттэй сайн бодно шүү дээ тийм ээ. А зэгээ Б зэгээ шилжүүлэх гэдгээ бодоод саяхан энэ координат автаа арын самбар дээрээ арын зайлыг хариултаа 1 2 3 гэж зэрэг өгнө шүү бид. Сайн. За бид босно. За чилэрэ. За чилэрэ. Атиснаа. Дөрөвчтэй. А Б гурыг аль нь вэ гэдэг хариугаар тавина. За хариугаар бичээрэй. Yes. Хоёр. Гур. За үгүй. Тэгвэл Б саваа байна. Байна. За бүгд энэ бол зүү хэлсэн. За дараагийн хайрцаарай. Тэтгэрэй.
За харцна. За харцгаа. Ажисан. Заадад барилтаа хариуцлага хараарай. Тийм байсан. Хараарай. За, 1 2 3. Үргэлж. Нэг үстэ хатсан шүү. Наасаа нэг. Нэг бодож. Өөрөө бодсон байна. За. Намайг яг даагээ бодсон. За. Намайг бодсон. Вегас бол өөрөө бичсэн өөрөө. За. Одоо багш нэг асуулт асуусан. Нэг асуулт асуусан. Сайн анхаарсан. Өнөөдрийн хичээлээр юу илүү сайн сурч чадсан бэ? Өнөөдрийн хичээлээр бодож та юу илүү сайн сурч чадсан бэ? Өнөөдрийн хичээлээр юу илүү сайн сурч чадсан бэ? Бодоод батнаас ихтэй. За, чам гэдэг. Альва төрсийг хэлээд Тэсвэра. Корнет явахад петлес төдгийг сурсан. Миний бодлоор альва төрсийг За. За. Ихтэй юу гэж бодчих. За. Үлдэр. Миний бодлоор бол бид нар дөрөвдүгээр ангид энэ параллел хийхдээ дөрөвдүгээр сайн гэж сураг байсан. Тэгээд тавдугаар ангид илүү сайн сурч байна. За. За мөн хэлж байна. Амьдрал эхлээд зүгээрээ. За. Чи юу гэж бодчих. Альва төрсийг хэлэлээр нэгжээр зөөхийг сурсан. За, бас гэж бодчих. Координатын хавтгал дээр хэлсийг параллел зүйтэй зүйтэй. За мөнхийн сандыг сонсчих. Миний бодлоор аливаа зүйлийг амьдрал дээр координатын хавтгаагаар зөөж болтгийг би сурч байна. За их сайн байна. За одоо дараагийн асуулт асуурай. Цаашдаа ямар тусалцаа чамд хэрэгтэй байна вэ? Энэ хичээлээр цаашдаа чамд ямар тусалцаа хэрэгтэй байна вэ? Түүнийг хинээс авмаар байна. Энэ параллел зөөл хичээлийн тухай чамд ямар тусалцаа хэрэгтэй вэ? Хинээс зөвлөгөө авч тусалмаар байна. Бодоорой. За. Тэгтээ гомэра. Шимэра. Тондагийн багштай байна. Өөр багштай байна. За мэдээ. Бидний багштай. За. Өөр санаа нь. Тамаа чи. Өөр математикийн багшаа заасан. За хэдүүлээ математикийн багш нараа энэ хичээлийг дахид сайн заавал илүү сайн ойлгох юм байна тийм ээ? За гэрийн даалгавар. Гэрийн даалгавар. За нэгдүгээр
발전 수업 гэдэг өдөр мэддэг болчихлоо. Процесс зөөлрөө гэдэг юм байна. Тэрний жишээ 5-ыг бичиж өгнө. Ээж авдраа ярьцаарай. 5 жишээ бичиж өгнө. Юу хаашаа явж байгаа нь процесс зөөлд болох юм байна вэ гэдэг. За энэ хичээлийг өгөөд өгье. Математик бол бүх шинжлэх ухааны